Sometimes it seems as if there's an atmosphere of negativity around me, Заримдаа миний эргэн тойронд тийм сүрэг орон зай байгаа юм шиг мэдрэгддэг. as if it is clinging to my hair and body. Then I feel the urge of taking a shower, Тэгээд би яг тийм зүйлийг мэдрэхээр хурдхан усанд ормоор санагддаг. and I found that helps a lot. Тэгээд яг тэр усанд орчхоор ингээд надад илүү дээр байгаа юм шиг санагддаг. Тэр надад маш дэмтэй байдаг. That's Тийм it, ээ. cleanliness. Тэр чинь л цэвэр ариун байдал ахгүй юу? Shaucha is part of it. Шауча чинь яг тэрний нэг хэсэг. There are some traditions in some places, villages, they go on Энэ нутгийн зарим тосгодод тийм нэг уламжлал shower, they байдаг. take it for 3 times, 4 times, 3, 5 times. 4, 5 удаа ч юм There уу is a усанд place, ордог. pilgrimage center in Тэнд India. бас нэг called энэ нутгийн Rameshwaram. бас нэг тийм мөргөлийн төв байдаг. 36 wells, Тэнд бүр 37 худаг байдаг. and the pilgrimage go and take bath in all the 36 wells. Тэгээд тэр мөргөл хийж байгаа хүмүүс тэр 37 баананд одоо тэр худганд гэж усанд ордог нэг дамжаад. 36 37 times they go удаа орно for шүү дээ. water. Anyway, it's a hot, humid place. Энэ нь тэгээд маш тийм нөгөө чиглэг халуун better. газар байдаг болохоор мэд баг тэрнч дээр их. But taking many baths is also considered to purify. Тэгэхээр ингэж олон удаа усанд орохыг ч гэсэндээ тэр цэвэр айлын байдалтай холбож үздэг. No physical contact will bring in Тэгэхээр тэгж биеэрээ харилцаанд орохгүй байх нь махан биеэрээ тэгж хүрэлцэхгүй байх нь Shuddhi, Saumanasya, Chittaikagrita, Indriya Jayatva. Indriya Jayatva is a say over your senses. If саяны 5 одоо ашиг тустай гэсэн тийм ээ. Одоо 5 дахын тайлбарлаж байна. Тэр нь you want something, you can мэдрэмжүүдтэй захирч чадах юм. do. If you don't want, it will not do. Тэг нэг хүсээгүй бол тэрийг хийхгүй, хүссэн үедээ л хийж чадхаар тэгж мэдрэхүүгээ захирч чаддаг болдог. Like your mind and your physical senses, organs will listen to you. Таны сэтгэл тань, таны таван мэдрэхүү таныг сонсдог болно гэсэн үг. Means if you will have a say over your own sense. Та өөрийнхөө мэдрэхүүнүүдийг захирах юм. Sometimes you don't want to look at something, your eyes Та open up. ямар нэг юмыг Simply look. No. та ямар нэг юмыг харахгүй ядраад байгаа хэрнээл нүд чинь хараад байдаг. Тийм биш байна гэсэн үг. You don't want it. You'll get Хүсэхгүй more байгаа strict, бол хаач чадна л гэсэн үг. more willpower. Indriya Jayatva means that is more control over yourself, your mind, your Сэтгэлээ senses. мэдрэхүүгээ хянана гэсэн үг, захирна гэсэн үг. So it leads to that extent, the mind and senses power is to that extent that whether it is any thinking process or any memory or even physical, even sex power, Тэгэхээр ингэж мэдрэхүүгээ сэтгэлээ захирч чадна гэхээр яах вэ гэхээр тэдгээр маань илүү хүчрэхэг болдог. Бидний бодох үйл явц хүчрэхэг болно. everything, Бидний сэтгэл илүү хүчрэхэг болно. your body listens to. Таны бие таныг сонсдог болно. The sex also increases. I mean, the power for it Секс also is different, increases because your body listens to it. It just секс хийх чадвар тэр хүч нь өөр болно гэсэн үг. Яагаад гэвэл таны биетэн таныг сонсдог болсон. stops there. Яг зогс гэхээр зогсоод яв гэхээр All the явдаг болно. senses. Таны This бүх power мэдрэхүйч. naturally builds up. Энэ хүч таны дотоодоос аяндаа ингэж улам хүчрэхэг But болж otherwise, идэг. your body doesn't listen to you. Тэгэхгүй болохоор таны бие хүртэл таныг сонсдоггүй. Your senses doesn't listen to Таны you. мэдрэхүй таныг So сонсохгүй. they just go to a peak and they fall. Зүгээр тэд нар ингээ хаашаач хамааг нэг оргил руу гүүгээл тэгснэ буцаж нурж унаал. This does not happen Ийм зүйл болохгүй гэсэн with the үг. shout. Шаучааг мурдж байгаа үед ийм зүйл болохгүй. And then Atma Darshana Yogyatwani. The power to, the ability to know yourself, the qualification to know yourself Та өөрийгөө мэдэх чадвартай болдог. comes to you. You become qualified to realize the self. Та өөрийнхөө оршихуйг мэдэх чадвартай болдог. Gives Atma Darshana Yogyatwani. Yogyatva means qualification or Чадвар. what do you call it? Yeah, qualification.
the ability, qualification to realize the self comes to you Тэгэхээр танд өөрийгөө таньж мэдэх тэр чадвар бий болдог by байх Shaucha. нэ. This is the Шаучаг first мөрдснөөр. rule. They are called niyamas, 5 niyamas for on the path of yoga. Энэ йогийн зам мөрд нияма гэж байдаг. 5 нияма байгаа. Тэрний эхнийх нь энэ шауча. Shaucha, purity. Цэвэр ариун байдал. Purity and then santosha, Тэгээд then being сантоошо. happy. Би аз жаргалтай байх. Second step follows. Хоёр дахь нь аз жаргалтай байх, сэтгэл хангалуун байх. And then tapas, a little Тэгээд bit hard work. тапас буюу хичээл зүтгэл гаргах, альваг твчих. And then swadhyaya, За study. тэгээд сурах. This is swadhyaya. We are sitting, Бид нар одоо энд discussing, суугаад studying хэлэлцээд sincerely. чин үнэнчээр энэ мэдлийг сонсож гин гэдэг чинь сурж And байгаа. Ishvara Pranidhana, За, love тэгээд to the divine. Тэнгэрлэгийг хайрлах. What about physical contact with children? За хүүхдүүдтэйгээ ингэж махан биеэрээ хүргэлцэхэд яах вэ? This is one thing that nature has made such the contact with the mother or the mother with the child will not make it a shaucha at all. За тэгэхээр тэр их үрийн хоорондын тэр одоо махан биеэрээ хүрэлцэх тэр үйл бол угаасаа байгалийн жамаа. Энэ бол тэр цэвэр ариун байдлын эсрэг зүйл биш ээ. The mother can cling on to the child the whole night. Ээж бүхэл шөнжөнгөө хүүхдэд тэврээд бүүгэлээд мэдээж унтаж болно. Тэглээгээ тэр нь ээжид огт нөлөөлөхгүй. Designed by nature. Яг Because гэвэл эн чинь байгалийн жам. the child's body is made up of mother's own body. Учир нь тэр хүүхдийн бие тэр ээжийн биенээс л үүссэн мэдтэй. So it does not make one difference. One person does not make. That is your own children. Тэгэхээр таны Does хүүхэд not have. одоо тантай ингэж биеэр хүрэлцлээгээд танд нөлөөлөхгүй байх We don't know, нэ. maybe when they are very much grown up after 15, 16, if they carry on. Гэхдээ магадгүй 15 6 нас хүрсэн тэр том болсон хүүхдүүд өөрсдөө нөгөө стресс бохимдолтой байгаа бол May affect you. магадгүй танд нөлөөлж But when болно. they are children, Харин бага насны хүүхдүүд бол танд нөлөөлөхгүй. they don't affect. That doesn't mean that you should not greet anybody, should not hug anybody. Гэхдээ энэ нь таныг хинтэж битгий мэдчлээрээ хинээгч бүү тэврээрээ гэсэн үг биш. Till you minimize it. Зүгээр л түүнийг You cannot аль болох avoid it, багасгаарай otherwise you гэсэн үг. Түүнээс бүр огт зайлсхий гээгүй will шүү. completely like an outcast. Тэгэх юм бол та ингээд нэг бүрэн дүрэн тусгаарлагдсан нэг гадуурхагдсан юм шиг юм You болчих. don't need to do that. Бидэнд тийм зүйл хэрэггүй. But just be aware this is what happens. Зүгээр л ийм зүйл болдгийн байна гэдгийг л мэдээд авчих. So when you are aware of it, then you put a little limitation. Та энийг мэдчихээр л аяндаа та өөрөө хязгаарлаад эхэлнэ. Then especially when you are not strong and when your mind is wobbly like Ялангуяа та тийм хүчрэхэг биш таны сэтгэл чинь нэг өгүүлсэн гоншгонсон ваблин гэсэн байгаа үедээ then you know, okay, then this is what I need to do. одоо ийм байгаа юм байна. Тэгвэл би одоо ийм зүйлийг хийх хэрэгтэй шүү гэдгийг л мэд. Is there a possibility for young children up to the age of 5 or younger to meditate like in the TM? 5 нас хүрсэн юм уу? Түүнээс бага насны хүүхдүүд бясалгаж болох уу? I don't think it's necessary. Би бол үнийг тийм ч чухал гэж бодохгүй байна. Just play. Зүгээр л тэднийг The best you тоглоул. can teach them some songs, some Та тэдэнд bhajans, зүгээр дуу зааж болох sing юм, with бажаан зааж болно, хамт дуулж болно, dance with them. хамт бүжгэлж Don't teach болно. them meditation Түүнээс тэдэнд like that. бясалгал хийхийг заах Forced хэрэггүй. meditation. Sometimes, when they learn it, then they really don't learn it. They Тэд нар заримдаа ингээд сурсан юм шиг боловч яг жинкнээсээ сураагүй think байдаг. they have done it, they have learned it. Тэд нар нөө хийж байгаагаараа сурдаг. Both our intellect, our mind Тэгэхээр бидний оюун ухаан, сэтгэл take some time to mature. хоёр маань төлөвшхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай. Also the body, Би ч гэсэн ялгаагүй.
body matures in 14 years. Бидний бие 14 жил болж иж төлөвшдөг. 14 нас хүрж иж. Intellect matures Оюун ухаан in 18 years, 18 жил болж иж төлөвшнө. 21 years. 21 жил. Mind, emotions mature in 21 years. Тэр сэтгэл хөдлөл 21 нас хүрж иж төлөвшдөг. Like that a person's maturity has its own age. Тэгэхээр хүний энэ төлөвшөх тэр процесс өөрийн гэсэн цаг хугацаатай. So Тэгэхээр don't try to force anything. юу ч хүчлэх хэрэггүй. That's why teenagers below 21, emotionally they're not that mature. Тэгэхээр 21 наснаас доошх тэр өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн төлөвшөөгүй л байгаа. But after 21, there is a little stability comes. Some people say, Харин 21 наснаас хойш бол бага зэргийн тэнцвэртэй байдал бий болдог, тийм тогтвортой болж эхэлдэг. age don't grow at all. They are emotionally stuck in 14, 15, 16. And Гэтэл зарим хүмүүс яадаг вэ гэхлээрэ бүр хөгшөрсөн хойноч гэсэндээ сэтгэл нь яг 14, 15 юм шиг тэр үедээ гаццсан маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг. even they are 50, they are only in mental age is only 14, 15. 50 настай хэрнээ сэтгэл зүйн нэг 14, 15 They юм talk шиг about the same thing. нэг л зүйлээ ярьсан хэвээр л байж Some байдаг. children are much more Гэтэл mature even in зарим their teen. хүүхдүүд өсвөр насндаа байхдаа хүртэл маш их төлөвшсөн байдаг. So there is exceptions. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд байдаг. Dearest Guruji, when I sit for meditation, I have Гүрүжи би ингээд суугаад бясалгахаараа difficulty in being effortless. би ингээд нөгөө хичээл зүтгэлгүй байх тийм When I байдал sit to relax and байдаг. have no intention to meditate, Тэгэхээр би ингээд зүгээр тайван амгалан сууж байхдаа нэг бясалгая гэсэн тийм зориггүй ингээд тайван амгалан байж байхдаа бясалгаад байх юм аа. please comment. Good, do that way. Сайн байна, яг л наад байдлаараа л хий. Do whatever is easy. Never do anything that's difficult. Өөртөө юу хэлбэр байгаа тэр байдлаар л хий. Хэцүү хүнд байвал тэр хэцүү хүн дээр нь хийх хэрэггүй. Meditation is effortless. You just Бясалгал бол угаасаа л do хичээл nothing. зүтгэлгүй Effortless. суугаад байд хичээл зүтгэлгүй Why болдог bother do зүйл. something that is so difficult? Ягаад тийм хэцүү зүйлийг хийх гэж өөрийгөө зовоогоод байгаа юм? If you find it is so difficult to accept people as they are, Хэрвээ хүмүүсийг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөх нь хэцүү байгаа бол I tell you, don't accept people as they are. тэгвэл байгаагаар нь битгий хүлээн зөвшөөрөлтөө. Is it easy not to accept people as they are? Хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй байх нь тэгвэл амархан юм уу? You'll find it's more difficult. Надад бол тэр нь харин ч хэцүү. You have the choice between the difficult and the most difficult. Танд хэцүү болон бүр хамгийн хэцүү гэдэг хоёрын хооронд сонголт байна. And I tell you, our nature is that which is effortless. Тэгэхээр би танд юу гэж хэлэх вэ гэхээр бидний мөн чанар бол тэр хичээл зүтгэлгүй байдал. If you put an effort to smile, Та инех гэж хичээх юм бол smile cannot come. Ta If you put an ineхгүй. effort to like, та альва зүйлэнд дурлах гэж тэрэнд таатай байх гэж хичээх юм бол you cannot like something. та юунд ч дуртай You байхгүй. cannot force yourself to like something, Та ямар нэг зүйлд дуртай байх гэж өөрийгөө хүчилж чадахгүй. appreciate something. Ямар нэгэн зүйлийг бахарах гэж тэрийг үнэлэх гэж та өөрийгөө хүчилж чадахгүй. Right? Зөв үү? The world runs on two laws. Амьдрал хоёр хуулиар өрнөдөг. One, Нэг the нь laws of the matter of the body, бие энэ материйн хууль. wherein the more effort you put, the more you gain. Тэгээд та энэ материд энэ биенийхээ хувьд хичээл зүтгэл гаргах тусмаа та илүүтэй амжилтанд хүрдэг. There is, in gymnastics, there is Жишээ нь гимнастикт this proverb, no pain, no gain. ийм нөгөө онч үг гэх юм уу ийм үг байдаг шүү дээ. Өвдөлт бэрхшээлгүйгээр ямар ч ололт амжилтанд хүрэхгүй гэж. Isn't it? Тийм биш үү? If you don't get the pain, you don't gain much. Та юу ч өвдөхгүйгээр юу ч тэсгүйгээр юу ч олж авдаггүй шүү дээ.
So one is the law of the body. Тэгэхээр where нэг нь биеийн хууль байх нь more effort, түнд more gain. илүү хичээл зүтгэл гаргаж иж илүү ихийг олж авдаг. More effort you put to play the guitar, Та гитар тоглохдоо илүү их анхаарал хандуулж түүндээ хичээх тусмаа more better you can. та маш сайхан тоглож But the чаддаг. mind has completely Гэтэл opposite. сэтгэлд бүрэн дүүрэн эсрэг хууль нь үйлчилж идэг. In the realm of mind, Сэтгэлийн талбарт if you put effort, you та cannot хичээл gain. зүтгээд л гаргаад лах юм бол та юу ч олж авч чадахгүй. Its effortlessness is the law. Сэтгэлийн хууль нь хичээл зүтгэлгүй байх. If you put effort to remember, Та ямар нэг зүйлийг санахыг хичээгээд байвал you will forget it. мартчихдаг. You cannot. Та чадахгүй. If you put effort to forget, Харин та ямар нэг зүйлийг мартахыг хичээгээд байвал you cannot forget. мартаж чаддаггүй. If you make an effort to sleep, can Та you? унтахыг хичээгээд байхаараа унтдаг билүү? So the law of mind is Тэгэхээр сэтгэлийн хууль нь effortlessness. хичээл Law of зүтгэлгүй, body is биеийн хууль нь effort. хичээл зүтгэл гаргах. You should always remember Үүнийг үргэлж санах the хэрэгтэй. entire sadhana need to be Энэ саадна effortless. хичээл зүтгэлгүй байх ёстой. Үүнийг үргэлж санаж агаарай. The key for sadhana is Сааднагийн гол зорилго нь effortlessness. хичээл And to зүтгэлгүй become байх. effortless, Хичээл зүтгэлгүй we have to байхын put a тулд little effort in the beginning. That's why we don't really bastrika. хичээл зүтгэлгүй байхын тулд бид эхэндээ зайлшгүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бастрика, пранаям хийгээл Breathe in, Амьсгал breathe ав, out, амьсгалаа and do гарга some exercises, гээл дасгал and all that, хийгээл and then settle тэгээд down. So because that тайвширдаг. little rajas in our system gets eliminated Ягд гэвэл бидний биеинд байгаа тэр ражасыг бид нар гаргаж байгаа юм. by pranayama, Пранаямаар, the бастрикагаар tamogun, гаргаж байгаа юм. the dullness, sleep, Тэр тамагун тэр дүүнг унтаа байдал and restlessness, the болон rajo, тэр ражагуны тайван амгалан бус байдал both энэ get хоёрыг subsided, хоёулангийн eliminated багасгаж бууруулж арилгадаг. by these exercises. Эдгээр practices. дасгалуудаар And дамжуулж. what remains За түүний дараа юу үлддэг вэ гэхээр is sattva, the Sattva. pure nature of our. бидний Consciousness. ухамсарын цэвэр ариун мөн чанар л үлддэг. So these are all aids. Тэгэхээр энэ бүхэн ийм тустай байх нэ өөрийн гэсэн зорилготой. One more thing. За дахиад нэг зүйл We don't байна. know mango trees here. Та энд нөгөө мангогийн мод байдаг болохоор та мэдэхгүй байх. You know, in India, Энэ тэгэхт the mango trees, when you have to get mango та мангоны модноос children мангогийн throw авахын stones тулд on хүүхдүүд the branch, чулууг ингээ мөчрлүүн if they шиддэг. throw the stone directly on the mango, Харин тэр чулууга яг тэр манго руу чиглүүлээ шидчих юм бол you will only get juice on your head. та манго биш мангоны жүүсийг л толгоон дээр Won't get асгаад the mango. дуусгана. So you can't have the mango. Тэгээ та мангог авч чадахгүй. So to Тэгэхээр get the mango, мангог what to do? авахын тулд юу хийх нь вэ? You throw the Ta stone chulug not directly on the mango mango, руу but биш on the. Мөчрлүүн branch. шиддэг. Then mango Тэгээд falls. манго унж ирдэг. Are you getting what I'm saying? Агшилж This is a байгааг clue. ойлгож байна уу? Secret. Энэ нууц шүү, нууц. All techniques are like that indirect way to get into some space in you which is so delicate and so. Таны дотоодод байгаа тэр эмзэг, нарийнхан, туйхан тэр нандан зүйл тэр орон зайд чинь таныг аваачхын тулд эдгээр бүх арга техникүүд тойруу замаар таныг хүргэж байгаамаа. Шууд биш тэр мөчрлүүн шиддэг шиг. So sacred. Got it? Ойлгож байна уу? That's why it said some technique. Тийм болохоор зарим техник гэж байна. Ashtavakra in one place. Аштавакра хэлсэн байдаг. Ashtavakra says, you have heard that, no? Та бүхэн сонссон баг тийм ээ. Somehow, Ямар нэгэн with байдлаар, some trick, ямар нэг арга хэрэгслээр get into the self. та оршуудаа He хүрнэ doesn't say гэдэг. what trick and how to do that. Яаж юугаар гэдгийг хэлээгүй. That was kept a secret. Тэр бол нууц. So use the tricks so that this mind which is so restless,
wavering here, there. Тэгэхээр ямар нэгэн тэр аргыг ашиглаж иж энд тэндгүү савчаад өглөөд байгаа тэр Sits in its сэтгэлээ royal throne of self. тэр оршихуйн хаан сэнтид нь суулгах юм. Same like our mind. You give your mind some technique Яг сэтгэл дээр ч гэсэн энэ адилхан. for a little while. The Бид нар ямар нэг техникийг ашиглаж иж хэсэг хугацаанд түүгээрээ хийж хэрэгжүүлж mind иж chews on that technique, it keeps quiet. тэгжиж сэтгэл чинь чимээгүй But болдог. reality is beyond the Гэхдээ яг үнэн бодит зүйл нь бол тэр техникээсээ чанагш байгаа юм. Яг тэр мөн techniques чанар. are there like a toy. Техникүүд бол зүгээр нэг хүүхэлдэйний хэмжээнд л байгаа. What is behind the technique is the grace. Тэр техникийн цаана юу байгаа вэ гэвэл тэр нь өршөөл ивэл.